сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээр арилжаачдын сэтгэлгээний талаар ярьж байна уу. За гол сэдв рүү орохоос өмнө гол дээр нэг шорт арилжаанд ороод тип явсан ба. За энэ талаар энэ арилжааг нэгтэй өмнөх бичлэг дээр яригдсан тийм. Entry ихтэй balanced price or range хөдөлгөөнийг яаж арилжаанд ашиглах юм бэ гэдэг талаар нэг логик маш амархан зүйл зааж гисэн. Тэр логикоо яг энэ арилжаан дээр бас баталгаажуулалт болгож авсан байхгүй. Тэрнийг яаж хийсэн талаар тайлбарлаж өгөх гэсэн. За юу гэхээр энд ингээ консолидейшн хөдөлгөөн буюу одоо энэ үнцийн тогтворцсон байгааз энд алтны хөдөлгөөн үнцийн тогтворч жоод огцон мянга bullish candle-аар үнцийн тогтворцсон үнээс дээшээ гарч ирсэн. Буюу энийг хямдхан гэж үзээд одоо buyer smart money орж ирж байгаа юм шиг харагдаж байна тийм. Гэтэл энд үнэхээр smart money орж ирсэн бол яах юм хэрэг энэ лов энэ үнцийн тогтворцсон үнээс доошоо дахиж орохгүй гэсэн үг шүү дээ. Тэр чигтээ тренд өсөө явах хэрэгтэй. Гэтэл нэгдүгээр маркет нэгтгэхдээ юу болсон бэхээр нөгөө нэг үнцийн тогтворцсон гэж үзээд өмнөөс доошоо ийм урт викттэй ороод ирсэн бай. Харин ч эсэргээр энэ дээр байгаа тэнцүү хайсыг ашиглаад манипуляшн хийгээд энэ чинээс нөхдүүд шорталда захиалгаа оруулсан байх боломжтой юм а гэдэг логикоор ийм баталгаа авч болохоор байгаа. За энийг харсан гэсэн үг. Тэгээ ихэд энэ графин дээрээс орё гэж өгнө бодож исэн ч гэсэн энд нэг юм хүчтэй зон аваад би шорт ер нь орж чадахгүй байсан л та. Энэ value пок болон тэгээ энд юм кейл болоо энэ шалгаад унсан те. Одоо энийг хилээд байгаа ш. За тоо тарахдахгүй нүг. Энэ поктой энэ зоныг хилээд байгаа ш. За мөн хаа. За энэ шалгаад унсан. Тэгээ дээшээ эвдснийхээ дараа юу гэсэн энэ шалгаад уссан. Энд хүртэл эвдэж чадахгүй ингээд байгаа байхгүй. Тэгэхээр өсөлтийн хөдөлгөөн явуучих боломжтой. Тэгэхээр би баталгаажуулалт хүлээгээд энд entry хийхгүй байсан гэсэн. Тэгэхээр миний баталгаажуулалт таана орж ирсэн хэрэг энэ value array маань энэ candle-ээс огцом эвдээд ингээд бүтэн биеэрээ доош эвдээд тавцсан. За эндээс ерөөхдөө short entry нэх нь зөв гэдэг confirmation аваад тэгээ өөр баталгаажуулалтуудыг энэ төр авсан л та volume order flow тэгээ доллар индекс харах юм бол угаасаа маш том value array Poison дээрээс өсөлтийн хөдөлгөөн яваад эхэлсэн байна. Тэгэхээр уран хамаарлаа голд өмнө гэдэг нь ерөөд харагдчихсан гэсэн. Тэгээ энэ 4 цагийн candle хаагдахад нь босод confirmation аваад short ороод сайн QN дээр TP авсан байна гэсэн. Ерөөдөө юу хэлэх гээд байгаа юм хэрэг тэр энгийн зүйл чинь энгийн логик ч гэсэн ингээд ажилтсан шүү гэдгийг л харуулах гээд байгаа байхгүй. Өмнөх бичлэг дээр ярьсан зүйлийг. За одоо баха хадуураад нэлээд ярьчлаа. Одоо гол сэдв рүү оръё. За ерөөдөө гол сэдв юу гэхээр арилжаачдын сэтгэлгээний ялгаа. За таад нэг нийт арилжаачдын 90-95% нь алддаг гэх тоо статистик судалгаа энэ мэдэх бах тий. Тэр амжилттай байж чадахгүй байгаа шалтгаан нь арилжааны стратегиэс гадна маш том одоо хүчин зүйлүүд нөлөөлөд байгаа байхгүй. Арилжааны ур чадвар, тухайн хүний ур чадвар гэдэг юм нөлөөлөд. Тэр нь юу гэдэг юм бэ? Яаж тэр ур чадвараа сайжруулж чадвал энэ амжилттай трейдер болж чадах юм бэ гэдгийг л ярих гэдэг. За тэгэхээр энэ хоёрын ялгаа нь юу гэдэг юм бэ гэхээр ийм л ялгаатай байхгүй. За энэ ийшээгээ цаг хугацаа босоод техникийн дагуу одоо ашиг орлого баланс байгааг ойлгож байна. За тэгэх юм бол энэ амжилттай трейдер яа гэм бэхээр за алдаад 1 2 3 алдчих болно те. Урт хугацаанд ингээ өсөд идэх гэсэн. Баланс нь урт хугацаанд тогтвортой өсч идэг буюу нөгөө өсөд байгаа зорилго санхүүгийн хэрэгчлээнд урт хугацаанд хүрч чадна гэсэн үг байна те. Нөгөө нөхөр яа гэм бэхээр за огцом их за миний ах ч яхав те 6 жилийн өмнө тэрнээс өмнө бол би ингэж огцом ашиг хийж чаддаг байсан. Яг тэр жишээг ярих гэдэг. Жишээ нь юу гэхээр нэлийн огцом ашиг хийж чаддаг болсон үе дээр их юм уу? Арилжааны стратеги нэлийн сайн болсон үе дээр би яадаг гэсэн хэрэг өдөрт насаа эдийн их хийж чадаад байдаг гэсэн үг. Тэгвэл буцаагаад байхгүй буцаага алдчих. Тэгээд дахиад өсгөн, дахиад алдна. Ингээд урт хугацаанд тогтвортой ашиг юусоо хийж чадахгүй. Одоо тим трейдер тэгээд ер нь бол балансаа шатаагаад дуусчдаг гэсэн үг. Тэг ингээ өөрийнхөө юуг харахаар уг нь би чадаад байгаа шиг миний стратеги ажиллаад байна гэж ойлгоод байдаг тийм. Гэхдээ ингээ урт хугацаанд харахаар яг ингээд мөнгө хийгээд байгаа юм гэхээр таталт хийгээд байгаа юм гэхээр чадахгүй. Ингээд бүгдийг шатаагаад дуусчаад байдаг. Тэг өдөрт 2 3x 4 5x чих үед байна тийм. Огцом хийж байгаа бүгдийг шатаачаал ингээд байсан. Ийм цикл давтагтаад байсан байхгүй юу? Одоо тим трейдерүүч байгаа. Эсвэл яадаг вэ гэхээр трейдерүүд тогтмол ашиг хийж чадахгүй ингээ ерөөсөө юу болж байгааг ойлгохгүй урт хугацаанд ер нь даасаа шатаагаал нэг цэнэглэл дахиад ингээ яваад гэсэн. Ийм циклд орсон байвал энийг бол амжилттай трейдер биш гэж үзээд байгаа байхгүй.
ерөөдөө нэг огцом 1-2 өдөр 2-3 өдөр хийсэн ашигаар үнэлэгдэхгүй гэсэн. Урт хугацаанд тогтмол чи өсөлт үзүүлж чадчих одоо амжилттай трейдер болсон гэж хэлдэг. Тэгэхээр би хүртэл одоо яаж эндээс юу таньж мэдж суралцсан болоод ийшээ орж чадсан юм бэ гэдгийг бодод туршлага дээрээс ярьж өгөх гээд юм л да. За юу гэхээр хит их одоо арилжааны форекс зах зээл рүү орж ирж байгаа хүмүүс ер нь хит их юм хийсвэр зүйлд итгэл үнэмшил төрүүлээд одоо яадаг вэхээр чи $100,000 $900,000 сая долларыг ч гэдэм за Монголд бол арай итгэхгүй байгаа $100,000 өдөрт хийчлээ би гэдэг юм таад хуулга муулга зөндөл юм харж байгаа шүү дээ. Тэр бол хит их юм хийсвэр зүйлд хүмүүсийг итгүүлээд байгаа байхгүй. Яг чи орж ирээд яг тэр трейдерийн аргыг эзэмшиж шууд тийм болж чадах юм уу бол үнэхээр чадахгүй байхгүй. Ягаад гэвэл энд 1000 хүн одоо жишээ нэг арга барил эзэмшлээ гэж бодъё л. Тэгэхэд нэг хүн л амжилт гаргана. Үлдсэн 999 чадахгүй. Яагаад гэж байгаа юм гэхээр тэр стратегийг эзэмшиж чадж байгаа гэсэн бусад ур чадварыг энэ хүмүүс чадахгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи анх дөнгөж тийм хийсвэр итгэл үнэмшлэр те одоо маш үнэтэй машин тэрийг аваад ингээд ийм боломж байна ингэж амархан урдан байж боломж юм а те. Форекс яг үндэ биеийн хүчний ажил хийгээгүй. Интернет болон чамд ингээ компьютер, лаптоп утас байхад л арилжаа нэг товч дараал ерөөсөө сонголтын асуудал шүү дээ. Тэгэл арилж яа амархан өгнө. Гэхдээ яг эсрэгтэлт нь чи дансаа шатаах эрсдэл нь яг адилхан байж байгаа тийм ашиг болтойгтой адилхан гэдгийг ойлгох юм бол чинд нөгөө мөнгө алдаад байгаа 999-ийн нэг нь болох магадлал маш өндөр гэж хэлэх гээд байна. Энэ олж чадаад байгаа нэг нь болохоос илүү 999-ийн нэг нь болно гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэдний 999-ийн нэг болохгүйгээр нөгөө амжилттай нөхөр болохын тулд юу суралцах хэрэгтэй юм гэхээр бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Бодит байдал гэж юу юм хэр чи одоо нэг хэдэн удаа зөнд арилжаа хийгээ үзсэн байгаа тий. Арилжаан дээрээс арилжааны history гаргаж ирээ тий. Яг би энд ямар баталгаа аваад арилжаанд орсон юм бэ гэдгийг тэмдэглэл хөтөл. Тэ яг арилжаанд орохдоо тэмдэглэл хөтөл. Манайх ерөөсөө арилжааны тэмдэглэл хөтөлдөг маш цөөхөн байт юм лээ. Би одоо нэлээд олон хүмүүстэй ингээд тий арилжаа хийгээд удаж чинь бас олон хүмүүсийн ингээд амжилттай таньж байлаа амжилтгүй байгаа хүмүүстэй ч одоо ярилцаад ингээд уулзаад явж байгаад яг энэ амжилт гаргаад байгаа хүмүүс яа тэгэхээр бүгд тэмдэглэл хөтэлдэг арилжааны төлөвлөгөөтэй байдаг. Арилжаанд би ийм учраас энэ арилжаанд орсон. Энийн дүрмийг дагаж мөрдсөн гэд бүгдийг бичээд байдаг. За гэхдээ бүр тогтцсон ингээд ухамсартан суудсан хүмүүс л болчихлоо юм л да. Ер нь амжилттай хүмүүс гэдэг бичдэг тийм хөвшил болсон мэт юм л. За би ч гэсэн яг анх яасан гэхээр бичиж эхэлснээр миний алдаанууд засагтаад урт хугацаанд нөгөө доктортой арилжаа гэдэг зүйл рүү орж эхэлсэн. Тэгэхээр арилжааны тэмдэглэл заавал хөтлөх хэрэгтэй. Тэгээд тэр төлөвлөгөө гаргах хэрэгтэй те. Тэр арилжааны тэмдэглэл дээрээс юу харагддаг гэхээр одоо нөгөө ашиг хийж чадахгүй, тогтмол ашиг хийж чадахгүй хүмүүст юу харагддаг гэхээр юун дээр алдаад байгаа ч харагдана. Хит их олон трейд өдөрт хийгээд байж болно шүү дээ. 2 стоп-лосс цуглаа, 3 стоп-лосс цуглаа тэгсэн чинь шаранда одоо үлдсэн риск менежмент гэдэг зүйлээ мартаад шууд маржин шахдаг ч юм уу те. Ингээд ямар зүйл төр чи алдаа гаргаад сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй юм бэ гэдэг чинь харагдана гэсэн үг. Сэтгэл хөдлөлийг ер нь хүмүүс удирдах гэдээ ярьдаг шүү дээ. За айдас одоо 2-3 стоп-лосс цуглуулчлаа гэдэг энд таарагдж шүү дээ. Айдас гэдэг зүйл орж ирнэ. За эсвэл олон типи дараалал зогчих юм бол яг хит их хөөр сэтгэл хөдлөл орж ирнэ гэдэг. Энийг удирдна гэж яриад байдаг нь яг үндэ одоо тэр ялгарч байгаа даавар мавраа захираад байх ойлголтыг хэлээгүй байхгүй. Юу гэхээр зүгээр чи энэ арилжааны дүрм төлөвлөгөө энэ дээрээс гаргачих юм бол тэрийгэ дагаж мөрдөөл ах юм бол энэ сэтгэл хөдлөлүүд чинь нөлөөлөхгүй байх нь шүү дээ. Тийм зүйл ярьж байгаа. Тэгэхээр төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Тэгээд би тэмдэглэл хөтөлчөө тэндээс алдаагаа олж хараад арилжааны дүрм гаргах нь шүү дээ. За би тэр ослол дээр л амжилттай арилж хийж чаддсан юм байна. Тэр ослол дээр хий. Алтан дээр их алдаад идэг бол чи заавал алтан дээр арилж хийж явах гэдэг гэдэг ч юм уу. За би 2 стоп-лосс цуглавал тэр өдөр шууд компьютер онтойгоо босоо дахиж арилж хийхгүй. За би хүн болгоны арилж хийх цаг нь өөр те. За би тэдэн цагийн оронд л яг цаг гаргаад арилж яаны компьютерийн ширээний ард суун гэдэг ч юм уу ингээд төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэсэн. За дараа нь сахилга батгүй байдал гэдэг. Энэ дээр юу ярих гэдэг нь вэхээр одоо энэ яг над дээр бас анх тохиолдож байсан зүйл байхгүй. Айгүй стратеги сурчаад гэтээ тэрийгээ би ингээд
байнга яг тэр стратеги хэрэгжүүлээд идэх гэсэн юм гээд одоо энэ тэмдэглэл хөтлөж явахдаа анзаарсан гэсэн үг байхгүй. Яг тэр стратеги дээр ороод идэх гэсэн юм хэрэггүй байгаа. Сахилга батгүй буюу өөр янз бүрийн юм тэндээс мэдээлэл авч байгаа шүү дээ. Жишээ нь одоо юу гэмэр чи нэг юм паттерн хардаг трейдер байлаа гэж бодъё л д. За энэ паттерн айгүй сайн эзэмшсэн ингээд шалахаар норно гэдэг. Тэгээ энд ирээд одоо ямар конфирмашн авч өсөхийн нэлээд сайн тодорхойлцдог байлаа шүү дээ. Гэтэл энэс өөр бас нэг юм тренд лайн ашиг одоо ингээд ундын мэн гэдэг нэг юм арцсан. Тэгсэн чинь энэчнээс ирэхээр нөө паттерны баталгаагаа харахгүй те шууд унныг одоо цээл дартдаг ч юм уу. Хит олон мэдлэгийг одоо туршлага уулгаж өөрийн ур чадвараар нотолж өөртөө эзэмшээгүй байж ш. Сэтгэл хөдлөлөөрөө за ийм би тэгээ унцдаг нэг тохиолдол байсан да. Тэгээ явчт юм да. Сэтгэл хөдлөлөөр арилжаанд идэг ороод байдаг. Тэрнээс чинь сэргийлэх юм чи юусаа ганцхан сахилга бат. Буюу энэ арилжааны журнал тэмдэглэл дээрээс чинь гарч ирсэн үр дүн гэл энд мөрдөх гээд байна шүү дээ. Тэр бодит байдал дээрээс гарч ирсэн зүйлийг мөрдөхгүй байвал тэгээд нөгөө нэг юм циклээсээ гарч чадахгүй тийм амжилттай болж чадахгүй. За эрсдлийн удаа тоодох үг чинь тийм. За би стоп лосс 50 трейдер зөндөө харж ирсэн. Яагаад гэдгийг гэсэн чинь маркет миний стоп лоссыг авчаал миний чиглэл рүү явчихад идэв ч юм те. Зах зээл чиний стоп лоссыг авахын тулд оршин тогтнодгоо зах зээл зөвөр л өөрийнхөө зарчмаар ажиллаж байгаа. Тэр тийм буруу сэтгэлгийн тэр суулгацсан байж болохгүй гэсэн үг байхгүй. Эрсдлийн талаар одоо миний тэр risk reward ямар их арилжаанд нөлөөлт юм бэ гэдэг талаар бас за би бас ярьж байгаа гэдэг нэг юу гэлдсэн шүү дээ. Эрсдлийн менежмент яагаад чухал юм бэ гэдэг нь те. Би баг энэ risk reward гэдэг зүйлийг эд шидийн түлхүүр гэж хэлдэг. Яад юм бэ гэхээр те. Чи нэрийг харьцан нэгтэй арилжаа хийх юм бол энэ ерөөсөө ашиг алдагдлыг харьцаж те. $100 алдах одоо рисклээд нэг харьцах 3 гэх юм бол $300 олохоор одоо юм TP тавьж яана л гэсэн үг шүү дээ те. Ашиг алдагдлыг харьцааг л хэлж байгаа. Тэгэхээр энэ нь өндөр байх тусмаа чиний win rate ч юм уу буюу одоо ямар ч юм уу стратеги ашигладаг гэсэн чинь ашигтай арилжах боломж бүрдчихэд байгаа юм. Тэр би трейдерүүдийн хөгжил гэхээр аль болох нэг харьцах 3-аас дээшээ юм арилжаанд орж яа. Заавал энэ чинь тогтмол байх алба бүхэл дээ нэг харьцах 3 гэвэл одоо план дээрээ тогтмор заахгүй гэсэн. Яа тэгэхээр арилжаа болгоны одоо орох цэг стоп лоссын хэмжээ өөр гарч ирнэ. TP авах цэг гэжсэн одоо хэмжээс фрактал ашиглаад тодорхойлоход өөр гарч ирж байгаа учраас тогтмол заагаад өгч хэцүү байхгүй. Тэгэхээр аль болох өндөр гарга. Тэгээд цаг хоорондын амарлах гэж өндөр гаргах талаар энэ бичлэгүүд оруулсан байгаа тийм. Тэгвэл их зүгээр юм аа гэж. Тэгэхээр risk reward-ыг ашигласнараа үнэхээр гайхамшигтай буюу чи одоо ямар ч муу стратеги байсан одоо тийм. Одоо муу стратеги гэх юм хаашаа юм мэрч. За 20% гэж чинь энэ чинь ялах магадлал чи 20% гэсэн үг байхгүй юу? Чи 10 арилжаанд ороход 8-д нь алдаад зөвхөн 2 удаад нь TP авах хөдөл чи баланслаад гарч ийн тий. За 25% нь л ашигтай байж байгаа. 1/4-ийн арилжаатай одоо 1/4-төө арилжаа нэгэд 10 арилжаанаас тий. Чи 7-д нь стоп лосс цохиулаад 3-д нь TP авах чи бүр ашигтай гарна гэсэн үг. Урт хугацаанд ингээд ашигтай байна. Чиний win rate яг үндэ айгүй муу буюу чи 10 арилжаанаас 8-д нь алдчихад идэг team trader байсан ч гэсэн урт хугацаанд ашигтай байх боломжтой юм. Боломжийг хийн олгоод байгаа юм бэхээр энэ эрсдлийн менежмент риск reward гэдэг зүйлийг баримтласнараа бид нар муу win rate-тэй байсан ч гэсэн ашиг хийх боломжтой гэсэн үг байна шүү дээ. За ийм болохоор энэ чидийн төлхөр шиг зүйл гэж хэлэх гээд байна. За тэгээд эрсдлээд заавал ийм хяналтанд авах хэрэгтэй. За дараагийн зүйл нь стратегийн талаар юу нэрж байгаа. Хит их мэдээллүүд ингээ хүмүүс авчдаг тийм мэдээлэл. За мэдээлэл буюу одоо мэдлэг авч байгаа гэсэн үг. За Fibonacci одоо pattern төрөл бүрийн юу ч үгүй одоо trend line юм тийм. За сэрээгээд маш олон зүйлийг ингээд мэдлэг болгоод аваад байгаа. За мэдлэг гэдэг зүйл бол ингээд гаднаас харахад чи уг нь ойлгочод ах шиг байж болно л доо тэрийг. Тэг яг өөр юм болгож чадаагүй байдаг байхгүй. Өөр юм болгож чадаагүй буюу тэр стратегийг яг ажилтдаг юм а гэдгийг хизээч өөртөө нотолж харуулж баримт нотлоход тийм зүйлийг тогтмол суралцж чадаагүй. Тэгэхээр энэ мэргэжлийн трейдерүүд яа гэвэл тэр стратегийг те одоо чи нэг юм паттерн байлаа гэхэд энэ паттерн задраад өсдөг юм а гэдгийг хэзээ өсдөг юм өсдөх юм бэ гэдгийг хэдэн мянган удаагийн орлого дээрээс өөртөө батлаад харуулсан. Тэгэхэд энэ нөхөр яа гэмээр зүгээр л энэ паттерн задарсан л явна гэдэг юм логикоор хандах гэдэг шүү дээ. Яг үүнд мэргэжлийн трейдерүүд маш сайн бэк тест хийгээд өөртөө ерөөсөө зуршил болгоо суулгацсан. За ийм удаад энэ тохиолдолд нь явна, энэ тохиолдолд нь явахгүй гэх тээ.
Тэгэхээр энэ дээр маш их ялгаа гарч ирж байгаа. Тэгэхээр яг стратегийг явах үгээр яг өөр юм болох хэрэгтэй. Тэгэхгүй нэг хоёрын орнд мэдээч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг тий. Орон цоглоод байх юм бол хэзээч чи амжилттай трейдер болчиход байгаа байхгүй. Тэгэхээр заавал өөр юм болох. Хүний мэдж байгаа зүйлийг чи заалгаад шууд чинийх болчихж байгаа гэсэн үг биш. Заавал өөр юм болохын тулд бэктест хийж үр дүнг нь өөртөө ихтгэл үнэмшлийн төрүүлж чи энэ шийдвэр одоо бодит үр дүн дээр тул одоо шийдвэр гаргах чадамжтай болно гэсэн үг. Тэрийг яаж суулгах юм хэрвээс арилжааны туршлага гэдэг зүйлийг яаж суулгах юм бэ гэхээр ер нь жишээгээр ярих юм бол тийм жишээ нэг фитнест явдаг хүн байлаа гэж бодъё л. Урт хугацаанд л тэр хүний амжилт ирдэг гэж өдөр бүрийн хичээл зүтгэл тасралтгүй сахилга баттай хоолны тэглэмээ барьж өдөр бүр дасгалаа хийснээр л үр дүн одоо ирдэг гэж тэрнтэй адилхан энэ амжилттай тэр яг тэр одоо суралцах процесс нэг адилхан байна гэж хэлдэг байгаа байхгүй. Яг адилхан сахилга баттай өдөр бүрийн дүрмээ дагдаг те ийм бичиж амжилт нь ирдэг. Тамирчид ч гэсэн тэгж байгаа те. Өдөр бүрийн хичээл зүтгэлээр одоо цаг хугацааны хувьд ярих юм бол те богино хугацааны үр дүн хүлээхгүй өдөр бүр тасралтгүй дасгал сургалттай хийж ирдэгтэй адилхан суралцах процесс форекс дээр яг адилхан байна гэж хэлдэг. Гэтэл манайхан юу гэж ойлгодог гэхээр богино хугацаанд би огцом их одоо амжилт гаргаад баяжчих юм байна гэдэг сэтгэлгээтэй орж ирээд суралцах процесс гэдэг юмыг алгасчаад байгаа байхгүй. Энэ суралцах процессыг заавал хэрэгжүүлж чи амжилттай болно. Тэр суралцах процессыг яаж хэрэгжүүлэх юм хэрэг хамгийн ихэнд ерөөсөө л тэмдэглэл хөтлөх юм байна те. За энэ Т гэдэг ингээд тавьчих. Тэмдэглэл за бичээ явчих тийм үү. За тэмдэглэл хөтлөж байгаа шүү. За тэмдэглэл хөтөл. Тэмдэглэл дээрээс гарч ирсэн алдаануудаа ингээд засаад сайжруулаад. За энэ алдаа гэдэг ч тийм алдаануудаа олж харна тэмдэглэл дээрээс. Би юу сайжруулах хэрэгтэй юм бэ? За энэ чинь чи төлөвлөгөө гаргана арилжааны төлөвлөгөө офлайн дүрм дээрс тавьчих тийм дүрм арилжааны дүрм гэдэг зүйл чинь гарч ирсэн. Тэгээд тэр тухайн дүрмээ тогтмол сахилга баттайгаар хэрэгжүүлж. За хэрэгжүүл тийм сахилга бат хэрэгжүүлнэ. За ингээ хэрэгжүүлсний дараагаар юу болох юм бэ гэхээр за ингээ сахилга баттай хэрэгжүүлж байгаа бол чи ингээд циклдэд татаад байна гэж. Энэ цикл чинь харин тасарч болохгүй. Одоо нэг 7 хоног сар мар ингээл айгүй сайн бэктест хийгээл өдөр болго анализ хийчихсэн. Дахин нэг сар пак хайчдаг тийм. Огт хайчаад тэг эргээд ирэх юм бол энэ үр дүн гэдэг зүйл чинь одоо чи фитнесийн тамирчдыг бодлоо. Нэг сар явж байгаад шууд 2-3 сая хайчаал дахиад эргээд ороод ирэхэд яг тэр бие хаатаа тэр мэдсэн мэдлэг чинь одоо сурсан бие хаа чинь байж байгааг байхгүй тийм. Тэрнтэй адилхан энэ эзэмшсэн чадвар чинь байхгүй болчихно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд тасралтгүй циклдэж давтчихж энэ үр дүн гэдэг зүйл энэ процессыг зөв процессыг тасралтгүй давтчихж энэ ашиг гэдэг зүйл рүү орно гэдгийг хэлдэг. За тэгээ миний хэлэх дуртай үг гэдэг тийм. Ямар ч хүн ийм амжилттай трейдер, про трейдер болж төрдгөө маа. Энэ амжилттай трейдер болоход харин суралцаж бол чаддсан маа гэж хэлдэг. За баярлалаа.